За тэгэхээр гаднаас одоо импортын гурил татваргүй оруулахаа одоо зогсооё. Тэгээд өөрсдөө хүнсээ хангадаг болъё. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэдгийг бол би дэмжиж байгаа. Гэхдээ гурил Улаанбаатар үн нэртгийг доктортой байлгах талаар одоо энэ төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогыг одоо илүү хариуцлагатай болгох, тэнцвэртэй, хүртээмжтэй болгох тухай дээр бас нэг 2-3 зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд одоо гурилын үн жил тутам 10 гаруй хувиар нэмэгдээд одоо 2014 онтой харьцуулах юм бол 2025 онд одоо гурилын үн бол 4-5 дахин нэмэгдээд байна гэсэн нэг ийм тоо статистик байгаа. Тэгэхээр энэ гурилын үнийг доктортой барихын тулд тийм л дээ өнгөрсөн жил импортын одоо гурилд бол татвар ногдуулсан. За энэний үр дүнд бол яг огцон өсөлтийг бол сааруулсан. Гэхдээ гурилын үн ердөөсөө нэг 100-аас 200 төгрөгөөр л буурсан байгаад байдаг. За энэний учир цааш шалтгаан нь болоод ирэхээр бид нар сайн мэдж байгаа тариалтыг нь бууруулсан, үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулсан. За бүр цаашлах юм бол одоо гурил үйлдвэрлэх гол түүхийд Улаанбаатараа импортоор ахиухан аваад дотоодын тариалан эрхлэгчдээс тун бага хэмжээгээр авсан гэх жишээтэй иймэрхүү юмнууд бол байгаад байгаа шүү дээ. Тэг ингээ ер нь харахад бол энэ одоо гурил Улаанбаатарын зах зээл дээр бол өрсөлдөө маш хязгаарлагдсан юм байна гэж бол харагдаж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд, нийлүүлэлтийн хувьд, үнийг тогтоохын хувьд бас цаана нэг зах зээлийн нэг далд хүч үйлчилдэг болцсон юм уу гэсэн ийм одоо зүйл анзаарагдаад идэг. Тэгэхээр би салбарын сайдад хандаж одоо 2-3 зүйлийг тодруулж асууя гэж бодож байна. За нэгдүгээрт нь одоо энэ төрөөс үзүүлж байгаа энэ татаас хөнгөлөлтөө зээл энэ гадаадын зээл тусламжаас энэ газар тариалан болон одоо хүнсний үйлдвэрлэл тэр тусмаа гурил үйлдвэрлэж байгаа одоо энэ үйлдвэрүүдэд үзүүлж байгаа энэ дэмжлэг тусалцааг илүү хариуцлагатай үр ашигтай болгох тухай дээр одоо бодлогодоо ямар өөрчлөлтүүдийг хийж байна вэ? Тэр энэ төрөөс дэмжлэг авж байгаа энэ байгууллагуудыг илүү одоо нөгөө гэрээнийхээ үүргийг биелүүлдэг болох тал дээр нь та бас одоо өөрийнхөө бодлогодоо ямар одоо шинэ одоо арга замуудыг тусгаж байгаа вэ гэж нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь газар тариалан эрхлэлтийн энэ салбарт бол нэг 600-аад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа. Тэрний дийлийнх нь бол мэдээж хэрэг шинэ жижиг аж ахуйн нэгжүүд байгаах. Тэгэхээр тэднэрт энэ төрлийн дэмжлэг татаасыг одоо тэнцвэртэйгээр хүргэдэг байх. Тэднийг бас өсөж хөгжих энэ боломжийг нь тэднэрт нээж өгөхийн тухай дээр та өнөөдрийн бас одоо бодлогодоо одоо ямар зарчмын өөрчлөлт хийж байгаа гэж асуумаар байна. За 3-дугаарт нь одоо ингээ атрын 4-р ингээд эхэлж байна. Одоо тариаллын талбай хэмжээг бол нэмэгдүүлнэ, хөнгөлөлтөө зээлийн хүүсвэрийг бүрдүүлнэ гэдэг ийм хоёр том зорилттой атрын 4-р ярны одоо үйл ажиллагаа эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ зорилтонд чинь одоо шинжлэх ухаан, эрдэм шинжилгээнд суурилж энэ газар тариалангийн одоо бүтээмжийг нэмэгдүүлэх тухай санаанууд энд орох уу? Өөрөөр хэлэх юм бол хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар ядаж бордоогоо дотооддоо хийдэг болчихъя. Ядаж хортон шавьчдгаа тэмцдэг бодисуудаа дотооддоо хийдэг болчихъё. Олон улсын чанар стандартад нийцсэн найдвартай сайн лабораторитой болчихъё. Тэгэхээр энэ шинжлэх ухаан, энэ талын шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх одоо ийм зүйл таны зорилтонд тэр нөгөө хөнгөлөлтөө зээлийн одоо хуваарлтанд энэ тухай санаанууд тусах уу? Ингэхийн бол нөгөө магадгүй Улаанбаатарын өртөг бас арай жоохон хямд болох одоо бас дэмтэй байх юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээд энэ 3 зүйлийг танаас тодруулъя. За инквайри сайд хариулт өгье. За сүүлээс нь хариулъя. Хэрлэн гишүүнэ. Нэг гайхалтай зүйл байгаа. Хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор унгаасан юм шиг юм харагдаад байгаа. Өнгөрсөн 30 жил. Өнөөдөр хөдөө аж ахуйн шинжлэх ухааны гол байгууллагууд бүгд өөр яамны харайнд байгаа. Мал аж ахуйн хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэн, газар тариалангийн хүрээлэн, урмал хамгааллын хүрээлэн. Энэ ойлгохдохгүй байна. Салбарын хүний нөөцийг бэлддэг, бага дунд мэргэжлийг бэлддэг сургууль, темсүүд бас өөр яамны харайнд байгаа. Яам болсон хүчнийхээ бодлогоо мэдэхгүй, салбарыг хөгжүүлэх шинжлэх ухааны бодлогоо мэдэхгүй тустай байна. Энийг яаралтай зас залруулахгүйгээр цаашаа хол явахгүй. Гоё бүтэц буруу байна гэсэн үг. Хоёрдугаарт атрын 4-р энэ гол зорилго юу юм бэ гэж. Газар тариалан мал аж ахуйн төгс сослыг бий болгох. Хүн ам өснө нэмж байгаа хүнсний хэрэглээ хөнгөн
хүнсний үйлдвэрүүдэд доктортой, чанартай эх орны түүхийдээр хангах ийм зорилготой. Атрын 1-2 дугаар аян буюу 60-70 он 50-60 оны хугацаанд хүн ам 1 сая байхад 1 сая га газрыг бид эргэлтэнд оруулж ашигласан. Одоо хүн ам 3.5 сая, ойрын хугацаанд 4 сая, за мөн дээрээс нь жилдээ сая орчим жуулчин ирж энэ хүнсний хэрэглээнд нэлээд том бодиттой нөлөө үзүүлдэг болчиход байна. Одоо байгаа газар энэ өгөөж нь энэ хэрэглээг хангаж дийлэхгүй болсон. Нөгөө талаас мал аж ахуй эрсдлээс хамгаалахын тулд малын тэжээл, таримлын одоо олон сорт төрлийг нэмэгдүүлэх, тэжээлийн баазыг сайжруулах, энэ гахаа дахиа шувуу хөндөг сүүний аж ахуйнууд, эрчим цай аж ахуйнуудыг хангахын тулд өндөр ашигт, уурагт ийм шинэ таримлуудыг нэвтрүүлэх заашгүй шаардлага үүсэж байгаа. Ийм болохоор Атрын 4 дугаар аян байна талбайгаа нэмж, бүтээмжээ нэмэх ийм бодлого явж байгаа. Нөгөө талаар энэ бодлоготой хамт төвлөрлийг сааруулах бодлого чинь давхар яваа. Боёо үйлдвэрлэл дээр ард түмнийг тэнд очих, хөдөө орон нутагт ажиллах, амьдрах, бизнес эрхлэл болцоо бүрдүүлэх зорилгоор л хийж байгаа. Ийм зээл бодлого, дата сурамшууллын бодлого явж байгаа. 600 мянган хүний ажлын байрыг хангаж байгаа шүү. Даруухан доктортой, орон нутагтай ажиллаж амьдарч байгаа тэр 600 мянган хүний асуудал. Энэ салбараар хамаагүй оролдох, хөндөх нь тэнд эрсдлийг их хүчтэй үүсгэх нь эргээд нөгөө төвлөрөл гадагшаа хүний нөөцөө алдах бодлогыг л өдөөгд байгаа юм. Тийм болохоор аль болох хөдөө аж ахуйн салбартаа бодлогын бүх талын дэмжлэг үзүүлж явах хэрэгтэй. За салбарын явуулж байгаа бодлоготой холбоотойгоор 10 жил 10% үн гурил дээр судалсан жилийн инфляцийг давж гурил өсөөгүй байгаа шүү.